Худалдан авалтын мэдээллийг одоо оруулъя. За, худалдан авалт нэмэх цонхон дээр дараад шинээр нэмнэ. За, товч мэдээлэл дээр ямар бараа худалдан авч байгаа вэ? Эсвэл тэдний сарын тэдний өдөр тийм газраас юм уу? Тиймэрхүү одоо системд шууд харагдах нэрээр нь нэрлэж оруулж байгаа. За, нийлүүлэгчийн нэр дээр хайх утгаараа шууд бичиж болно. Эсвэл хайх хүчин нэр дарахаар систем бүртгэлтэй шууд одоо нийлүүлэгчд гарч ирж байгаа. За, тэгээд ямар газраас авч байгаагаа ер нь бол оруулж өгч ийн гэсэн үг. За, тэгээд төлөв дээр үүсгэсэн гэдгээ сонгоод тэгээд барааны дэлгүүрэнгүүдээр нэршилтээр нь барааныхаа нэрийг бичих боломжтой. Эсвэл хайрцагийнхаа зурган дээр дараад систем дээр бүртгэлтэй шууд барааг оруулаад тоон дээр нь одоо хэдэн ширхэг бараа авч байгаагаа оруулах юм бол шууд жагсаалтын үн болон үнийн дүнгийн түн шууд гараад ирнэ. Тэгээд бараа нэмэгтээрээ дараад мөн дахин бараа нэмэлтээр оруулж өгөх боломжтой байна. За, тэгээд одоо худалдан авалтаа хадгалаад үзье. За, тэнгууд одоо ингээ мэдээлэл нь гараад ирж байна. За, агуулгах дээр ерөнхийдөө 121 бараа байлаа гэж бодоход шинээр худалдан авалтаар 5 бараа нэмж авсан одоо харагдана. Түүний тулд эхлээд засах дээр ороод төлөв дээр за төлбөр төлөлт хийгдсэн эсвэл бараа одоо хүлээгээд авсан, цуцлагдсан, батлагдсан гэх мэтээр төлөө өөрчлөлт үүснэ. За, хэрвээ бараа яг хүлээн аваад худалдан авалт хийгдсэн тохиолдолд систем дээр шууд барааны үлдэгдэл тоо нэмэгдэж байгаа. За, агуулгах руу ороод харъя. 5 ширхэг шинээр бараа нэмж авсан 121 байсан бол одоо төлөв дээрээ хүлээн авсан гэдгээ засаад харуулах юм бол агуулгах дээр одоо шууд барааны тоо нэмэгдэж харагдана. За, нэмэгдсэн байна. За, ингээд систем дээр худалдан авалтыг нэмж оруулах нэ.